За Valor Morguris бүгдэнд нь өдрийн мэнд хүргье. Хэдүүлээ House of Dragon Season 3-ын эпизод 7 дугаар анги дээр хүрэлцээрсэн байна. За ингээд өмнөх анги дээр бас хөлцөл өчөө тэгээд нөгөө бичлэгний маань ингээд дундаас рендерийн асуудал гараад нөгөө дүрсэн ингээд байхгүй болцсон байлээ. Тэгээд тэрийг би засах гэж оролдоод өгнөхөд болоогүй. Тэгээд дахиж эхнээс нь бичих хэрэгтэй болчихсон байсан. Тэгээд дахиж оруулмаар байсан ч цаг зав маань бол амжаагүй. Тэгээд тийм болохоор ямар тач хоолой нь бүрэн байсан болохоор тэгээд тэр чигт нүлдээсэн. Тэгээд sorry guys. За тэгээд тусалж дэмжсэн хүмүүстээ маш их баярлалаа. За хэдүүлээ анги руугаа орцгоё. За эпизод 7 дугаар анги дээр ирсэн байна. Одоо нэг ангийн дараа тэгээд анги маань дуслаа. Энэхүү сизон маань дуслаа тийм ээ. За кино бол Хеленагаар эхэлсэн. За Хелена бол зүүдэлж байгаагаар ингээд эхэлж байгаамаа. За үүн дээр бол ингээд цагаан морь тийм ээ. Цагаан морь тэгээд тэрэгтэй цагаан морь тэгээд хааны ордон, хааны хаалга ингээд онгоож байгаагаар ингээд ийм зүүд бол байгаа. За мань хүн бол тэгээ мань хүний хувьд бол яаж байгаа гэхээр ер нь өөрийнх нь одоо хүсэл бол тийм байгаа даа шүү тий. Хааны ордноос гараад тэгээд одоо амар тайван амьдрах тийм мал малахгүй зөвхөн дахианы фермтэй ингээд амар тайван амьдрах гэдэг өмнөх сэснүүдээр хэлжсэн. За тэгээд тэр одоо хүсэл нь тий ингээд биелгэж байгаа юм шиг иймэрхүү зүүд байлаа. Тэгвэл ерөнхийдөө манай Хелена бол зүүдлэгч байгаа. Тэгээд зөгнөгч гэсэн ирээдүг зөгнөгч. Яг л Денис шиг тийм ээ ирээдүг зөгнж хардаг. Тэгээд одоо Хелена маань хэрхэн тэр ирээдүйн зөгнөлийг хардгийн зүүдэндээ хэрхэн тухайн үзэгдлүүдийг үздэг юм бэ гэдгийг энэ дүрслэлээр ингээ Хеленагийн өнцгөөс харуулж байгаа юм шиг бол санагдсан. Тэгээд Хелена бол ингэж зөгнөлүүд бол ингэж зүүдэлдэг байна. Тэгээд энэ удаагийн зүүдэн дээр цагаан морьтой тэрэг тэгээ хааны ордноос гараад явж байгаа юм шиг ийм дүр зурагтай ингээ байсан. Тэгээд сэрсэн чин Ренерэ хатан маань бол ирсэн байсан. За энэ хоёрын хооронд бол яриа өрнөж байгаа. За үүн дээр бол Ренерэ бол Хеленаг зүүдлэгч гэдгийг мэддэг учраас ирээдүйн талаар юу зүүдэлснийг олж мэдхийг оролдож байна. Гэхдээ энэ хоёрын харилцаа нэлээд хурцдмал байдал руу шилжиж байгаа. За ер нь Ренерэ бол илүү одоо түргэн аашилж одоо уурлаж уцаарлсан байдалтайгаар мань хүнтэй харилцаж байгаа. Тэгээ учир нь мань хүн бол одоо бол яг хүнд итгэхээ мэдэхгүй, хаана уруулж харуулт болоод байгаа мэдэхгүй, мөн одоо хүмүүстэй харилцах те өөрийнхөө одоо доор удирдлаганд байдаг хүмүүстэйгээ хэрхэн яаж харилцахаач бас мэдэхгүй байгаа. Тэгээ ерөнхийдөө гаргасан шийдвэрүүд нь ер нь дандаа буруу тишээ эргэж байгаа. Тэгээ хүмүүсийг өөрөөсөө холдуулж байгаа. Өөрийнх нь харилцаанаас болж хүмүүс өөрөөс нь бол холдож гин гэдгийг мань хүн бол анзаарж байгаа те. Тэгтээ маш их стресс, депресстэй, маш их асуудалтай байгаа учраас үүнээсээ болоод маш их бухимдалтай байна. Тэгээд хүмүүстэй харилцахтаа хүртэл алдаа гаргаж байна гэдгийг бод эндээс энэ ангиас ингээ харж олж байгаа тий. Тэгээ мань хүн ингээ ярахтаа хүртэл хит улаараад ингээ гарын хүртэл ингээ баатцсан тий атгцсан ингээ чанга атгцсан. Тэгээд мань хүн дотроо мэдээж гомдол, хоршил, өшөө авалт тий. Тэгээд энэ политикийн асуудлууд ингээд болж өтөхгүй зүйлүүд бий байгаа учраас өөртөө байгаа үнэнч хүмүүс тэгээ өөртөө одоо ойр байгаа хүмүүсээ хүртэл зөв ашиглаж чадахгүй байдалд хүртэл ингээ хүрээд байгаа тий. За тэгээд яг тэр байдлыг одоо яг энэ хоёр ярианаас ингэж харуулж байгаа. Мань хүн хэр бухимдаж одоо харьцаж байгааг бол харуулж байна. Ингээд дараагийн сцен дээр болохоор Эмонд бол юун дээр ирсэн гэнэ Эмонд хааран хаалт бол байна тийм ээ. Тэгээд хааран хаалт байна. Ингээд ээжтэйгээ ингээ уулзж байна. Тэгээд энэ хоёр ингээ секс хийж байгаагаар мань хүн бол төсөөлж байна. Тэгээд ингэсэн чинь энэ Алис болж таардаг тийм ээ. Ингээд тэгвэл яаж байгаа гэхээр яг одоо бол манай Эмондын хувьд бол зүүдүү бодит байдал уу гэдэг хоёрыг хооронд нь ерөөсөө ялгахад бол хэцүү болоод байгаа. Энэ хоёрын хувьд л тэгээд өмнөх сэснүүдээр ч гэсэн хэдүүлээ харах юм бол Демон тэгээ бас яг харан халд байхдаа зүүд байсан уу, зүүд биш байсан уу гэдгийг ерөөсөө ялгаж чадахгүй байгаа. Бодит байдал зүүд хоёр хоорондоо ерөөсөө ялгагдахгүй болж хувраад байгаа. За Эмонд ч гэсэн яг адилхан бодит байдал зүүд хоёр бас ялгагдахгүй байгаа гэдгийг эндээс харж болж байна. За мөн дээрээс нь Таргаранчд байдаг нэг асуудал юм шиг байна. Энэ болохоор өмнө Демон ч гэсэн өөрийнхөө төрсөн ээжтэйгээ секс хийж ингэж одоо тийм ингэж дүрслээ төсөөлөд байсан тий. Одоо зүүд бодит байдал хоёрын хооронд дундах юм зүйл болоод байсан бол энэ удаадар ч гэсэн Эмонд мөн адилыг ээжтэйгээ одоо секс хийж гэдэг юм одоо зүүд төсөөлөлд бол ингээ ороод байна тийм ээ. Үзэгдэлд ороод байна гэсэн үг. Гэхдээ яг нэг ялгаатай зүйл нь юу вэ гэхээр Эмонд бол
мэдээж ээжигээ Алисентиг бол хүсдэг гэдэг нь бол хэдүүлээ өмнөх ангиудаас тодорхой болсон. Демон бол яг тийм зүйл тодорхой харагдаагүй. Гэхдээ демон бол ер нь бол шаргал үстэй те таргирэн эмэгтэйчүүдийг харахаараа одоо сэрлэн хөдөлтгөө гэдэг нь бол хэдүүлээ өмнөх ангиудаас тодорхой бас харж болж байгаа. За ингээд Алис болохоор демонтой секс хийгээд тэгээд энэ хоёр бол хүүхэдтэй болох талаар бол төлөвлөж байгаа тийм ээ. Энэ хоёр ч ихээс илүү Алисын төлөвлөгөө байгаа. Тэгээ өмнөх сезон дээр өмнөх анги дээр хэдүүл арсан Алист 5 луугийн өндөг байгаа. Тэгээд таргираны шинэ удмыг бий болгоё, шинэ гэр бүлийг одоо шинэ те овгийг бий болгоё. Тэгээд таргираны цэвэрс цусд хүүхдүүдийг ингээд төрүүлээд тэгээд луутаа олоод тэгээд эзэлье гэдэг ийм төлөвлөгөө боловсруулсан. За түүнийхээ одоо төлөвлөгөөнд энэ хоёр ер нь тохиролцсон юм шиг байна тийм ээ. Тохиролцоод ингээд хүүхдтэй болно гэдэг ингэсэн юм шиг байна. За ямар тач ингээд тухайн үзэгдлээсээ Эмонд гараад ингээд холдоод яваад өгч байгаамаа. Тэгээд таргаранчуудын гэр бүлийн яг энэ бэлгийн чих хандлага ер нь эхлэх жоохон гач талдаа тий. За ингээд манай Кристен Колын толгойг харагч байна. Гэхдээ энэ дүрсийг удаан байлгаж болохгүй ч гэсэн ингээд ач хураач. За ингээд Тамблтон руу Ренера хатны айран бол ирж байна. За Blackwood, Oscar, Talia Oak, Starkwood те. The Winter Wolf гэдэг ингээд айран маань бол Тамблтон хот руу бол ирж байна. За ингээд Тамблтон хотод бол за тэгээд Кристен Колын маань тийм ээ толгойг ингээд жадан дээр одоо өлгсөн байна. Тэгээд ерөөхдөө дайсныхаа зүрхийг мухуулах. Тэгээд Кристен Кол бол мэдээж энд бол одоогоор бол маш алдартай баатар Хүлэгт баатар бол байсан шүү дээ. Ногооны тал тулдсан. За тэгээд бас ч сайн тулаанч тийм ээ. Яг хөө мэдээж муу дүрлдээ, муу дур зөндөө олон адлах хийдлах хийсэн тийм муу дур. Гэхдээ бас ингээд нэр хүнд нь бол өндөр байна гэдгийг эндээс харуулж болж байна. Тэгээд мань хүний толгойг ингээд жадан дээр өлгцөн явж байна. За ингээд Тамблтон хотонд Giving High Tower, Ormond High Tower хоёр уулзаад за тэгээ айран бол ингээд юу юуг тулаад ирлээ гэдгийг бол ингээд нэр ярилцаанаас бол ингэж ойлгож болж байна. Тэгээд Ormond High Tower бол яг юу сэтэд авах хэдүүл одоохонд бол мэдэхгүй байгаа тийм. За ингээд хин Demon Craxus гэдэг луугаа унаад Air гэдэг энэ цайз дээр чинь тэ Jane Arryn дээр бол ирж байна. За тэгээд Jane Arryn дээр ирээ. Jane ороод ирсэн чинь үндээс хэдүүлээ энэ Jane Arryn-ы Jane-ийн одоо бэлгийн чиг хандлагыг харж штэ. Тэгээ мань хүн бол ер нь одоо ижил хүстэндээ явуулдагч гэх юм да. Тэгээд ижил хүснээ сонирхогч уучлаарай муухай альчлаа. Ижил хүснээ сонирхогч бол байгаа. Тэгээд энэ хажуудаа эмэгтэй суулгачихсан. За ингээд Демон орж ирээ. Энэ хоёр ярилцж байна те. Тэгээд Демон болохоор Рене охиноо аврах гал одоо мань хүнтэй ярилцаад байгаа шүү дээ. Тэгээд чи тэлэхгүй гэж хэлсэн бидтэй мэдтэй гэдэг энэ хоёр ихэд ярьсан. Тэгээд энэ дээр хоног сонирхолтой юм байна. Тэр болохоор энэ хоёр яаж хэл авалцаад байгаа юм бол хоорондоо яаж харилцаад байгаа юм бол те. Жишээ нь Демон банк одоо энэ цайзууд энэ Air цайзууд ирээдээ чадахгүй байгаа. Тэм болохоор яаж холзоод байгаа юм бол хэрвээ одоо чинь хоорондоо хэрэг нисгэж байгаа бол хэрэг чинь болохоор шууд нэг газар аваад тэндээ захиаг ингээ заадлаад уншуулдаг үстэй тий. Тэгэхээр энэ хоёр нууцаар харилцаж бол чадахгүй байгаа. Тэгэхээр хоорондоо яаж харилцаж байгаа юм бол ямар тааж Рена охин нь бол Вейгер лууны араас л явсан гэдэг гэж байгаа. Тамин хүн бол охиныхаа араас л одоо ерөнхийдөө яваад байгаа. Тэгээд Jane Arryn болохоор би өөртөө гай удмааргүй байна. Тэгээд би хэнийг Ренера хатанд бол хэлнэ гэдгээ бол хэлсэн шүү дээ тий. За тэгээд энэ дээр яг юу болсон бэ гэхлээр өмнөх анги дээр Адам түүний ихч Рена 2 Бела 2 нисчээсэн чинь мань хүн араас нь ниссэн байгаа шүү дээ тий. Юугаа Shipstealer гэдэг лууга унаад Рена маань араас нь ниссэн. За тэгээ хэрвээ Shipstealer гэдэг лууны эзэн үхсэн гэж зарлцсан байгаа. Тэгсэн чинь дахиад эзэнтэй нисэж яана гэдэг бол Jane Arryn-ы хувьд маш том асуудал үүсэнтэй. Тийм учраас үүнийг би одоо Ренерад хэлхээсөө сонголтгүй гэдэг ингэсэн. Тэгээд Дэм болохоор чи битгий хэлээч би нэг энэ асуудлыг шийднэ гэдэг дээр ингээд байгаа. За энэ хоёр тиймэрхүү яриаг өрнүүлээд ингээд Дэм Ренер охиныхаа араас ингээд явж байгаа. За хэн хоёр бол Бела Адам хоёр шүү тийм ээ. За Бела Адам хоёр бол Вейгер лууны араас явж байгаа. Ангуучилж байгаа. Тэгээд тэрний араас явж байгаа. За тэгээд ингээд Адам бол тэгээд эндээ анги дээр нэг зүйл тодорхойлсон. За Адам бол Белад сайн юм байна. За тэгээд түүний ах Аран Бела хоёр бол бас бибидээ сэтгэлтэй тэр хоёр өмнөх анги дээр бас сексийн харилцаанд бол орсон шүү дээ тий. За тэгээд энэ дээр ингээд хоорондоо ярилцж явж байгаа. Тэгээд
юуг бол ингээд санамсаргүй болоо мэдчихэж байгаа. Адам бол ямар ч Бэла сайн гэдэг нь хэлж байгаа. Тэгээд Бэла Аарон хоёр дэ түүний ахтай харилцаатай болсон байна гэдэг бол ерөнхийдөө олоо мэдчихэж байгаа. За тэгэхдээ энэ хоёр яг энэ хэсэг дээр дууга хардаг байна. No, I understand your За ингээд энэ хоёр байж Surely you исэн have a чинь better thing in your dragon than any lordly appellation. Тэсгээ гаргаад ирэх. За ингээд байж исэн чинь Is it Vhagar? энэ хоёр луу хардаг. Тэгээд Shipsteller лууг бол ер нь харж байгаа байхгүй. Тэгээд Shipsteller луу явж байна гэдэг. Тэгээд Vhagar өгч Vhagar биш ээ гэдэг. За энэ дээр хүмүүс бас нэг хэд юм асуудал. Жишээ нь энэ одоо яагаад Shipsteller лууг харангуйтаа Аарон танихгүйсэн чи Бэла таньж байгаа байлаа мэлээ ч юм уу те. Угаасаа одоо энэ дээр эзэнгүү 3 луу байгаа байхгүй. Ер нь Shipsteller, Grey Ghost, тэгээд Cannibal гэдэг ингээ 3 луу бол одоогоор тодорхой нэг амьд байгаа. За тэрний нэг нь Shipsteller бол мэдээж одоо ингээд манай Reyna маань ундаг болсон. Grey Ghost бол бас ер нь харагддаг. Cannibal бас ер нь харагддаг тийм л. Тэгэхээр эдний хувьд бол ер нь луу бол мэдээж одоо цөмийн дэвшил гэсэн үг шүү дээ. Тийм учраас одоо таргарын чэдийн хувьд бол хаана ямар луу амьд байгаа тий ямар хөө байдалтай байгаа вэ гэдгийг бол мэдээж нарийн судалгааг бол хийдэг байж таарнаа. За ингээд Shipsteller гарч. За үүний дараа яаж байгаа гэхээр Эмон ээжтэйгээ жинхнээс уулзж байгаа. За ингээд Алисанд харан хаалт бол ингээд хүрэлцэн ирсэн. Тэгээд харан хаалт ирээд Эмонттой уулзахаар ирсэн. За одоо мэдээж худлаа яриа. Тэгээд чинь Эмонт гайхаж штэ ингээд ээжээгээ барьж авангат үсээ ингээд тэмдэж өмдрөөд. За энэ бол нөгөө нэг түрүүний хэлсэнчлэн энд ингээд яг энэ үзэгдэл үзээд байна уу? Эсвэл зүү зүүдлээд байна уу? Тэг бодит байдал уу? Эсвэл хийсэр үзэгдэл үү гэдгээрээс ялгаж чадахгүй байдалд орчод байгаа маа л гэсэн. Тэгээ маань хүн ээжээгээ ингээд барьж үзэж штэ ингээд яг мөн үү энэ яг үнэхээр болоод байна уу гэсэн чи яг тэр үйл явдал ингээд одоо болж байна тийм ээ. За үүний дараа маань хүн ингээд би ингээд оргоод ирсэн. Тэгээ намайг хамгаалж ирсэн Хүлэгт Баатар байна гэдгсэн. Тэгээд энэ Хүлэгт Баатар чи хэн гэдэг вүлээ дээ? Та нар нэрийг мэддэг үлээ? За энэ Хүлэгтэр нэрийг би санахгүй байна. Тэгээ Хүлэгт Баатар ямартаач ирсэн. Мэдээж Рейнерыг тагнуул тийм ээ. Эмондыг алах гэж ирсэн. Тэгээ энэ хоёр уулзаад ерөнхийдөө бол Эмондыг бол алаа толгойг авчрах хэрэгтэй байсан ш тийм. Тэгсэн чинь Эмонд мань хүнийг бол ингээд алаа ичиж байгаамаа. За тэгээ үүний дараа Сисник тийм Corlys Valeranыг бол Ormond Hightower ингээд барьцаалцсан байна. За энэ стенээс бол хэлүүлээ нэг зүйлийг ингээд ер нь тодорхой харж болох юм шиг надад санагдсан. За тэр нь юу гэхээр нэгдүгээрт Ormond Hightower-ийн одоо Ormond Hightower-ийн тайван байгаа тийм тайван ухаалаг стратегч тийм одоо нэг үгэх юм бол Otto Hightower шиг тийм дүр эсэгдэг хүм. Гэхдээ тийм бол биш те өөрийн уураа барьж чаддаг, үзэл бодлоо барьж чаддаг. Тэгээд бас дээрэс нь маш харгас тийм зөөлөн хүн, шодрох хүн юм шиг боловч эсрэгээр бол маш харгас тийм удирдагч бол байгаа гэдэг. Дээрэс нь маш сайн улс төрч юм шиг зүжиг тоглодог. За тоглож байгаа боловч бас тийм сайн биш юм шиг тийм ээ. За энэ дээр бол мэдээж Corlys Valeranтай хилцээр хийх гэж бол оролдож байна. Тэгээд Corlys Valeran хилцээр хийж бол чадаагүй тийм. Маш сайн хилцээр хийж чадаагүй. Тэгсэн чинь яг ингээд ярьж явах үеэр Дэрон Таргариен түүний одоо дүүш Дэрон Таргариен хэлж байгаа шүү дээ. Яаж одоо яг чинь төлгөө юу юм бэ? Одоо хотоо чи ингээд эзэл бүр ингээд эзэлсэн шүү дээ тийм ээ. Хотоо чи эзэлчээд ах чи одоо ингээд чи яаж ингээд хаан шарыг аавна гэж бодоод байгаа юм бэ? Чиний төлгөө чи яг юу юм бэ гэгээд Дэрон Таргариен одоо түүний дөө өөрт нь эргэлзсэн байдалтайгаар ингэж бол тий өөрөөс нь асууж байгаа. Тэгээ мань хүний нэгэд нэг хэсэгт дугаа болоод ингээд явж байгаа. Тэгээд үүний дараа Corlys Ormond хоёр тохирлож чадаагүй учраас мань хүн Corlys-ийн хурууг нь тастаад түүний хүү Аарон руу бол явуулсан. Тэгэхээр ерөнхийдөө яг энэ хэсгээс болох юм бол Дэрон Таргариен Ormond хоёр бол угаасаа хоорондоо ойлголцож чадахгүй өөр үзэл бодолтой байна гэдгийг бол харуулж байна. Нэгдүгээр. Хоёрдугаар болохоор за тэгээ өнөө дараа хин Givin Hightower тэгээд Дэрон хоёр бол хоорондоо ярилцж байгаа. За энэ хоёрын харилцаа бол мэдээж дотн ер нь ах トゥ угийн маш дотн харилцаад байна. Тэгээ үүндээс болохоор яаж байгаа гэхээр Ormond Hightower яг юу хийгээд байгааг бол тодорхой мэдэхгүй байгаа. Энэ хоёр огт мэдэхгүй байгаа. Мань хүн ямар төлөвлөгөө боловсруулаад байгааг нэгдүгээрт мэдэхгүй, хоёрдугаарт бас итгэхгүй байна гэдэг нь Ormond-ыг бас тимч мундаг лидер одоо мундаг бас тактикийн хүн гэдэг
тийм мундаг биш гэдгийг нь бол харуулж авч надад бол санагдсан тийм ээ. Ягаад тэр энэ хоёр итгэхгүй байдаг байхгүй Ормонд ерөөс итгэхгүй байдаг. Тэгээд Ормонд өөрийгөө маш мундаг тактикс гэж мэддэг одоо тийм дүр эсэгдэг боловч нэг талдаа бас үгүй юм шиг байна. Тэгээд тэрийг мэддэг учраас энэ хоёр эргэлзээд энэ нэг юу хийгээд байна. За магадгүй ер нь бол дээрэн таргарэнаар л одоо туг тахих гээд байх шиг байна гэж бол хараад байна тий. Дээрэн таргарэныг ашиглаж энэ дайнд одоо ямар нэгэн зүйл хийх гээд байх шиг байна гэдэг ийм бодолтой байгаа. Нийтдээ хоёрдугаарт бол ерөнхийдөө энэ 7 ангийн турш бол энэ дээрэн таргарын хэрвээ хаан болсон бол энэ бол маш сайн хаан болох байсан байж шудраг тэгээд маш зөв бодолтой мөн дээрээс нь сайнч тулаанч хүү болохоор байна. Гэхдээ дээрэн бол өөрөө хаан ширээн цуухал ямар ч хүсэлгүй байгаа. Тийм учраас надад ийм зөв совинд төрсөн дээрэн бол баатарлагаар тэгээд үхэх юм шиг байна. Тэ баатарлагаар үхэх юм шиг. Яг нь номон дээр бол яг яаж үхсэн тодорхой байдаггүй шиг санагдаад би л санахгүй тодорхой байдаг бах. Гэхдээ энэ анги дээр бол магадгүй кино продакшн ангиугаас өөрчлөлтийг бол хийсэн бах. Гэхдээ маш гоё ийм одоо баатарлаг киног маш гоё тийш нь эргүүлэх ийм дүр юм шиг бол надад санагцсан. Тийм зүйлийг бэлдсэн болов гэдэг мэдрэмжийг бол ер нь 7 анги өгсөн шүү. За ингээд энэ хоёр ямар тактиктай байгааг нь ер нь бол ойлгохгүй. Гэхдээ энэ бол асуудалтай байна гэдгийг бол харуулж. За ингээд хааны Ренера улаан цайзруу дүрс шилжсэн. Тэгээ Ренера өөрийнхөө албатуудтайгаа одоо уулзч байна тийм ээ. За тэгээд энэ хэд ингээ уулзч байна. За энэ дээр ерөнхийдөө юу болж байгаа гэхээр за Мелисийн түрүүн туслах тийм ээ. Мессендра. За Мессерия штэ яа sorry бод ингээ нэрийг бүр мартаад. Мессериагийн зөвлөгөө бол буруутсан. За тэр бол тодорхой болсон. Тэгээ түүний зөвлөгөө маш буруу зөвлөгөө байсан. Тэгээ мань хүн бол буруу зөвлөгөө өгсөн гэдэг нь бол тодорхой болсон. За тэгээ Freya-гийн одоо хатагтаа харагч энэ Lady Frey бол одоо харан хаал цайзыг Lady Frey-г бол аваа гэдэг. Тэгсэн да ер нь л хоёр энээрээ угаасаа амлцсан байсан тийм ээ. Түүний хүү насардаг Джейс хан хүү бол амлцсан байсан. Тэгээд үүний дагуу амалтаа одоо ерөнхийдөө ингээ Ренера маань альбом хүчээр бол биелүүлж байна. За ингээд Мессера Ренера хоёрын яриа болж штэ. Тэгээд Мессеригийн бол төлөвлөгөө бол буруутсан тийм ээ. Ард иргэдэг гэдэг төлөвлөгөө бол буруутсан. Тэгвэл мань хүн ингээ ярьж байхдаа хатны бийд хүрж байгаа штэ. Одоо энэ хатны бийд хүрэх ёсгүй шүү дээ. Тэгтэл ингээ хатны бийг ингээ хатгаад авч байгаа. Нэг талдаа ингээ дайчин юм шиг харагдав ш. Нөгөө талдаа яаж байгаа гэхээр энэ хоёр хэр дотны харилцаатай болж байгаа вэ гэдгийг харуулж байна шүү дээ тийм ээ. Хатан туслах хоёрын харилцаа гүнзгийрж байгаа гэдгийг харуулж байгаа. Тэгээд ер нь өмнөх ангиуд дээр ч гэсэн Ренера, Мессера хоёрын би физиологи ч гэсэн сонирхож байгаа гэдгийг бол харж байгаа. Тэгээд Демон Ренера хоёр нь секси харилцаа байхгүй болсон ба гэдгийг бол ер нь харж байгаа. Тэгээд Ренера бол Мессерийг сонирхож байгаа. Мессера ч гэсэн Ренерийг бол сонирхож байгаа гэдгийг харуулж байна. За ямар тач ийм байгаа. Гэхдээ энэ хоёрын улс төрийн хувьд бол Мессеригийн зөвлөгөө бол буруу болж таарсан. Ренера Мессериад бол итгэл алдарч бол эхэлж байгаа. Тэгээ энэ хоёрын хооронд бол үл ойлголцол үүсэж бол эхэлж байгаа. Ийм дүр зураг бол болж байна. За үүний дараа манай Эгон Эсос руу бол явж байгаа. Тэгээд Джейсон Данистер, Лайрис тэгээд Эгон 3 бол ингээ явж байсан чинь өөдөөс нь хин ирж аваа гэхлээр Тамблтон руу айран бол явж байгаа шүү дээ тий. Тэгээд тэр айрамтай бол энэ хоёр өөдөөс нь айрам ирж байна гэдэг бол ингээ мэдсэн. За ингээд шийдвэр гаргасан. За ингээд дүрс хэлжээд Алис хин Эмонд 3 харан халт хоол идээ сууж байна. За энэ дээр бол Эмонд хэлж байгаа тий. За би Алистай бол одоо гэр бүл болно. Бид хүүхэд болно ингээд төлөвлөгөө байг хэлж байгаа. Тэгээд юм уур амьсгал нь жоохон сонин тийм ээ. Алисанд болохоор гайхсан, хүүгээ харамлсан. За ерөнхийдөө нэг юм ээжийн тийм ээ бас нэг юм дүү зур харж байгаа. Хүүхдээ хамалсан, бэртэйгээр зөрчилдсөн. Алис бол ер нь бол мэдээд байгаа шүү дээ тий. Алисантыг өөрийг нь алах гэж ирсэн гэдгийг бол мань хүн бол мэдж байгаа. Одоо тэгээд Алис бол одоо Эмондыг хэлж байгаа. Тэгээд за чи бол яваа. Биш ээ. Алисантыг бол явуулаа ээж байгаа. Наа чин чамд муу юм гэж ирсэн гэдэг чинь. Тэгээд Эмонд болохоор нэг юм хатаархуулах гэдэг юм шиг тийм ээ. Одоо ээжээрээ өөрийгөө хардуулах гэдэг юм шиг тийм үйлдэл ингээ хийж байгаа. Тиймэрхүү мэдрэмж төрүүлэмтэй. Гэхдээ энэ бол миний ээж шүү дээ гэдэг өнцгөөс ингэж хандж байгаа. Яг мань хүний дотор бол хоёр бодол байгаа шүү дээ. Нэгдүгээрт бол ээжигээ хүсэж байгаа. Тэ секси бэлгийн чиг хандлага нь ээжигээ хүсэж байгаа. Хоёрдугаарт бас яг энэ чинь ээжийн сайн хүү байсан. За ингээ Алисанд гарч ирээд яасан бэ гэхлээр хор аваад
буцаад орсон. За дүрс шилжээд мань 3-та ингээд ер нь айрам ойрхон ирчлээ гэдэг ингээд ойрхон хүрээд ирлээ гэж байгаа. Aegon дээр тийм ээ. Өдөрж байгаа. За ингээд энэ 3 ямар тач шийдвэр гаргаж байна. Тэгээд асуумхэл Laeris бол хэлж байгаа тийм. Laeris бол за би бол явлаа. Тэгээд за би бол ингээд тулдах чадваргүй хүн шүү дээ. Би чинь нэг юм өрөөл татах хүн тийм. Тэгэхээр би бол тулаан болон хийж чадахгүй. Тэгэхээр тулаан бол одоо миний хувьд бол ингээд байхгүй зүйл болсон. Aegon бол би бол ингээд ямар тач дууссан тийм. Би бол дууссан. Тэгэхээр одоо би эдэртээ ингээд нүүр тулаад эндээ бараг үхье гэдэг ийм шийдвэр гаргасан. Laeris болохоор би бол тулдаж чадахгүй тэгэхээр би явлаа гэдэг. За Laeris-ийн хувьд бол яагаад явж байгаа вэ гэхээр яг баатарлагаар үлдэж болно л доо. Гэхдээ яагаад явж байгаа вэ гэхээр бас нөгөө талд Rhaenyra-д бол тал засцсан байгаа шүү дээ. Бас нөхөө ухсан баг. Хэрвээ энд нөхцөл байдал буруутах юм бол нөгөө талд мань хүн бас боломж байгаа гэсэн. Яагаад тэгэхээр Otto Hightower-ыг баривчлаад нууцсан байсан түүнийг яаж байгаа гэсэн. Түүнийг ингээд бас боломж байгаа. Тийм учраас тийшээ ингээд мань хүн бол ер нь за эндээ самтаж зогцсон дээрээ яваад гэж. За Jason Lannister хувьд бол Aegon-тай хамт үлдсэн. Тэгээ мань хүн бол ер нь нэг талдаа бас зоргийг олж авсан тийм ээ. Яг тэгэхээр өмнөх нөө Draghart шахаар дарахаар л үү тэгээд өмнөх одоо маш их замыг өмнөх анги дээр бол туулсан шүү дээ. Тэгээд далайн дээрэмжтэй хамт хонсон тэгээд тулаанд орсон гэдэг. Ерөнхийдөө өөрийгөө бол бас олж авсан юм шиг санагдсан. Тэгээд мань хүн ямар тааж Aegon-тай хамт бол үлдъя гэдэг шийдвэрийг гаргаад. Ингээд Aegon Jason Lannister хоёр ингээд цаашаал ингээд явсан. За үүний дараа юу болсон бэ гэхлээр хэн хоёр уулзж байна. Daemon Rhaena хоёр уулзж байна тийм ээ. Тэгээд Rhaena хэлж би бол лууга хэн чадахгүй тий. Би бол лууга хэн чадахгүй өдөрдөж чадахгүй тийм учраас та боломжтой гараа гэх. Тэгээд Ships дээр бол шууд ингээд ууралж байна тийм ээ. Энэ руу Daemon руу тэгээд Daemon гэдэг за энэ хоёрын хооронд яриа болж байгаа. Тэгээд Daemon хэлж байгаа шүү дээ. Ингээд би чамайг аврах гээд байна. Одоо чи наа луугаасаа салаад орхио, холдоод орхио гэсэн. Үгүй би луугаа орхихгүй гэдэг. Тэгээд энэ хоёрын хооронд ийм харилцан яриа ингээд болоод тий ингээд болж байгаа. Тэгээд яг ингээд байжсэн чинь Rhaenyra хүрээд ирж байгаа. За Rhaenyra болохоор хин Adam Rhaena хоёр мэдээ дуулгацсан байгаа шүү дээ. Ингээд тийм Ships дээр явж байгаа. Гэтэ эзэнтэй явж байна. Ингээд гайхаа тэгээд Rhaenyra лууга унаад хүрээд ирж байгаамаа. Cyrix лууга унаад хүрээд ирж байгаа. За ингээд мэдлцээд ингээд 3 зүйл болж байна тийм ээ. За би нэг гоё хэсэг дээр за энэ байна. За ингээд Ships дээр Cyrix, Craxus, Sismok гэх 3 татаа. Тэгээд Rhaenyra Rhaena зугцсан чинь Адамыг аваад аваад иргэсэн. За ингээд энэ 3-ын дунд тулаан болж байгаа. Лууны хооронд тулаан болж байгаа. За энэ дээр хэдүүлээ энэ луу хүн хоёрын хоорондох нарийн холбоог бол мэдэж болно тийм ээ. Яаж байгаа гэхээр Rhaenyra бол лууга дайр гэж өөрөөсөө хэлээгүй. Гэхдээ Cyrix луу болохоор шууд Ships дээр дайрсан. За энэ болох юу гэхээр нөгөө л Rhaenyra-гийн дотор байсан удаан тийм ээ. Удаан хугацаанд үргэлжилсэн одоо тэр бухимдал, уур бухимдал тийм ээ. Тэр бүх зүйлийг бол ингээ харуулж байгаа тийм сцен болоо гэж би бол бодож байна тийм ээ. Харуулж байгаа тийм байдал болж байна. Тэгэхээр луудаа тушаал өгөөгүй ч тэр шууд оюун бодолд одоо сүнс оршихугаараа гэж луутайгаа холбогдсон байгаа. Тэгээд Cyrix луу бол шууд одоо Rhaenyra-гийн уур хилэн энэ луугаад ингээ дамжин бол гарч байгаа. Тэг ингээд гарч байгаа. Нэгдүгээр хоёрдугаар болохоор мэдээж худлаа хэлсэн тэгээ Rhaena байгааг мэдсэн. Өөрхөн хүүгийн үхэлтэс Rhaena буруутай гэдгийг мэдсэн. Тэгээ тэр бүх уур бухимдлаа төвчж чадахгүй гаргаж байгаа үйлдэл нь энэ Cyrix ингээ шууд дайрж байгаа хэлбэр болж байгаа. За ингээд Cyrix дайрж. Тэгээд энэ гурав болсон. Тэгээд Daemon болохоор ингэсэн шүү дээ. Rhaenyra бол яваад өгсөн. Тунгод Адамыг чи лууга аваад Rhaenyra-ыг араас яваа би одоо энэ Ships дээр устгая гэж хэлсэн. За ингээд энэ хоёр тулдаад гэхдээ Daemon бол хэнийг Ships дээр бол устгаагүй, лууг нь устгаагүй ингээ орхиж байгаа тий. За Craxus Daemon хоёрын харилцаа бол бас ярих шаардлагагүй маш гоё байсан. Тэгээ маш гоё ийм хүчрэхэг баатарлаг ямар ч гоё тулаан хийв. Тэгээ маш гоё дүр тэгээд бас хоорондоо хэрхэн холбогдож байгааг тийм ээ. Бибинээ хэрхэн хамгаалж байгаа гэдгийг ингээ харуулсан маш гоё тулаан байлаа. Тэгээ Cyrix-ийн хэр чадвартай, Craxus-ийн хэр чадвартай гэдгийг харууллаа. Яагаад гэвэл энэ тулаанаар хідүүлээ дараагийн том тулаан дээр тий одоо энэ Craxus маш том тулааныг хийгээд тэр нь бас ялт байгуулна гэдгийг бол харуулж байгаа юм шиг надад бол санагдсан
байгаа. За нэгдүгээр хоёр дахь үнцг нь болохоор мань хүн өөрөө лууны асуудалтай байсан шүү дээ. Өөрөө бол анх бол өөрийнх нь өндөг нь хагараагүй. Тэгээд өөрөө бол анх луугүй байсан. Тэгээд луугүй байх ямар хэцүү байдаг. Дараа нь луугаа олж аваад тэ одоо хэр луу бол Рене хувьд өөрийнх нь хувьд ямар үнцэнтэй вэ гэдгийг бол мань хүн ярьж байсан. Тэгээ яагаад гэхлээр Рене охинтойгоо бол өөр бол маш адилхан юм бил. Тэгээ Рене охин маань луугүй байсан. Тэгээ тийм учраас Демон ч гэсэн бас яг луугүй байсан. Тийм учраас Рене охин маань аавгаа дуурайсан. Луугүй байсан. Тэгээ луугүй байж байгаа Сибс Тейлер лууг олж авсан. Тэгэхээр Ренегийн хувьд луу бол ямар үнцэнтэй вэ гэдгийг Демон өөрөө маш сайн мэдчихсэн учраас Сибс Тейлер лууг алалгүй шархтуулаад тэгээд явуулчихж байгаамаа. Тийм учраас охинооч өрөвцөн бах бас мань хүн өөрөө ч ойлгосон болоо тэр хэцүү зүйлийг мэдж байгаа болов гэдгийг бол ингээд харуулсан хэсэг байлаа. За үүний дараа Мессерия энэ Сильви гэдэг одоо бие үнэлэгчтэй уулзж байгаа. Тэгээ энэ хоёр уулзж байгаа гол шалтгаан нь юу байсан бэ гэхлээр мань хүн өөрийнхөө одоо тийм мэдээллээр хангагч тийм хүн байхыг бол хүссэн. Тэгээд энэ Сильви эмэгтэй манад нэр татгалцсан. Гэхдээ Мессери дээр нэг юм хэлж байгаа. За чи бол мэдээж одоо анхны газраас гаралтай. Тэгээ чи анх бол мэдээж ард түмний төлөө байсан. Тэр бол үнэн. Гэхдээ чи одоо өөрийгөө хардаа чи маш үнэтэй торг өмсөж байна. Хааны ордонд орсон мэн чи улс төр толбогдсон мэн. Чиний анхны зорилго чинь байхгүй болсон. Яг чи ядуучууд мөнгө өгсөн зүв байна. Гэхдээ эн чинь бас буруу байсан шүү дээ. Тэ? Тэгээд чиний цаадах бодол чинь чи улам ирэх мэдэлд орж, улам ирэх мэдэлд шунж байна, тэ? Чи энэ гой сайхан газар чи дасж гинэ гэдэг зүйлийг бол ингээд тийм ээ энэ сайхан газар чи дасж гинэ гэдэг зүйлийг бол ингээд хэлсэн. Тийм байгаа. За хэлсэн. Тэгээд мэдээж дургуутсан. Би бол чиний тагнуул бол хийхгүй гэдэг. Нэг талдаа бол яг тийм. Одоо Мессериагийн бодлоо юу? Одоо мань хүн бол Алисантес бол биш ээ. Ренерээс бас урахуд бэлэн болсон. Тэ Алисантын тад ажиллах ч гэсэн боломжтой болж хувирсан харж байгаа. За түүний гаргасан бодлого бол мэдээж буруу байсан. Ренера гэх. Тэгэхээр мань хүн өөрөө ч хүсээгүй улс төрийн тоглоомд явж орсон. Дээрээс нь юу болж байгаа гэхээр нөө ард иргэдийг хүнийг хамгаалах эсрэгээрээ тэ улс төрийн тоглоом хийж одоо зарц нарыг алж байгаа, устгаж байгаа, тагнуул гэж устгаж байгаа тийм ээ. Лайрисын тагнуул гэж устгаж байгаа. Дээрээс нь мань хүн бол одоо улс төрийн энэ тав тухтай тансаг байдал бол автаж орж ийн гэдгийг одоо мань хүн энэ Сильви гэдэг хүн бол яг үнэн байдлыг нь хэлж штэ тийм ээ. За юм болсон. Тэгээд луу ирлээ. За үүний дараа Алисанд Эмондыг хорлж байна. Тэгээд хүүхд байхад нь юм халуун ногоотой цай өгөөд унтуулдаг байсан гэж одоо тэр хэлээд мань хүнд бол ингээ хор өчөж байгаа. Энэ дээр надад эхлээд нэг юм бодол төрсөн. Алисанд яагаад хүүгээ хорлоо бүр улаараа дамлаа гэж надад жоо сонь санагдсан. Гэхдээ яг ийм л юм шиг байна гэж надад бодогдлаа. Алисанд бол хизээж өөрийнхөө хүслээр хүүхдээ төрүүлээгүй. Энэ хүүхдүүдийг төрүүлэх нь Ото Хай таврын хүсэл байсан. Тийм ээ хүүхдүүдээ гаргах нь Ото Хай таврын хүсэл байсан. Эдэн хүүхдээ болгох нь ч Ото Хай таврын хүсэл байсан. За тэгээд өөрөө ч хүнтэй гэрлэхээ сонгоогүй мөн Отогийн хүсэл байсан. Хатан болох нь ч Отогийн хүсэл байсан. Энэ улс төрд орох нь ч Отогийн хүсэл байсан. Бүх зүйл энэ Алисантын хүсэл өрөөсөө байгаагүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт хөвгүүд нь тэгээд хөвгүүдтэй маш хол хөндөй өссөн. Мань хүний хувьд бол зүгээр улс төрийн тоглоом л байсан, тий? Бүх зүйлийг юм тактикаар хүссэн. Тэгээд дараа нь улс төрийн тоглоомоор Эгоныг ч хаан болгосон. Эгон ч хүсээгүй. Тэгээд хүүхдүүд нь ч хүсээгүй. Гэхдээ мань хүн бол яг тэр тэдний хүслээр биш өөрийнхөө хүслээр бүгдийг хийсэн. За үүний дараа хөвгүүд нь хэр хүн болж хүмүүжсэн бэ гэдэг нь бол ойлгомжтой байсан, тийм ээ. Тэгээд Эмонд бол маш харгас, маш хэрцгий. Тэр хаан болсон ч гэсэн маш харгас хэрцгий хаан болох байсан. Мань хүн Вайгертаа гимгүү тосгоны хүртэл галдан шатаасан тохиолдолд гарсан шүү дээ. Тэгэхээр мань хүний хувьд бол маш харгас хэрцгий гэдэг нь бол тодорхой болсон. Тэгээд бас ээжигээ бас ер нь бол хайрлахгүй үзэхгүй байгаа гэдэг нь ойлгомжтой болсон. Тийм учраас мань хүн бол одоо энэ бүх тоглоомыг хурдхан шиг дуусгаад тэгээ өөрөө Хелене охинтойгоо одоо амар жимээр амьдрах туйлын хүсэлтэй болсон. Одоо энэ бол ерөөсөө Алисантын амьдралд ирсэн ганц л хүсэл байгаа байхгүй. Тэр болохоор би амар тайван болмоор. Тэгэд энэ хүсэлтэд хүрэхийн тулд яах ёстой гэхээр Эгон, Эмонд хоёр өөхөх ёстой. Тэгэхээр мань хүн нэгдүгээр тийм хоёрдугаарт мань хүн энэ процессыг хурдлуулсан ч хурдлуулаагүй ч угаасаа энэ дайнд энэ хоёр ялагдана гэж мань хүн өөрөө итгэчихсэн байгаа. Тийм учраас гэр бүлээ сөөрүүлж эцсийн үр дүндээ өөрийнхөө хүсэж байгаа тэр амар тайвандаа очихыг бол хүсэж байгаа. Тийм учраас Эмонд бол ингээ хор өгч байгаамаа. За ингээд Эмондод хор өгцөн Алис түүнийг мэдж байгаа. За үүний дараа
Дэвэн бол ярьж байгаа ш. Тэгээд түрүүний ярьсан зүйлийг. За чи би ингээд Ренад эмчир тэр чинь миний охин шүү дээ. Тэгээд би ингээд чамд хэлж чадаагүй маа. Гэтэ би чамд худлаа хэлээгүй тийм ээ. Тэгээд би чамаас бол урваагүй штэ гэдэг ингээд хэлж байгаа. Тэгээд яг энэ дээр маань хүс сэтгэлээ нээж авах гэдэг. Рен бол надтай адилхан. Тэгээд би ч гэсэн бас ингээд луугүй байсан штэ тий. Лууг байх ямар хэцүү ингээд байсан. Тэгээд би бас гадуурхсан би ингэсэн миний буруу байсан. Тэгээд одоо охины минь авраач гэдэг. Тэгээд энэ хоёр ингээд ярилцхан ч хүрч чадаагүй ингээд. За ингээд явж байгаа. Тэгээд Рена Белла хоёр уулзж байна. Тэгээд Рена бол өөрийгөө буруутгаж байгаа. Тэгээд Белла бол хатан болох байсан. Джейс бол хаан болох байсан тийм ээ. Тэгээд түүний нөхрийг алчсан гэдэг тэгээд буруутгаж байгаа. Тэгээд энэ хоёр ямар тач ингээд эвлэлж байгаа. Номон дээр бол ер нь л ихрүүд байдаг тийм ээ. Ихрүүд байдаг. За үүний дараа Сиснек буюу одоо Валерийн Кордес Валерийн хурууг ингээд хүүрүүн явуулж байгаа. Аалн руу явуулж байгаа. За ингээд Хеленагийн зүүдэн дээр хэдүүлээ хүрээд ирлээ. За Хелена зөгнөл зүүдэлж байна тийм ээ. За ингээд байжсэн чи хүүхд төрсөн чинь хэн байсан бэ? Кристен Кол. Кристен Кол хүүхдийг аваад яваад өгч байгаа тийм. За энэ бол мэдээж хүүхэд төрөх юм бол яаж байгаа гэхлээр хүүхд төрөх юм бол тийм хүүхд төрөх юм бол өөрт нь бол маш аюултай байгаа. Тэгээд магадгүй хүүхдийг алах ч юм бол магадaltaй. Тэгээд хүүхдээ бас өөрөө өсгөж чадахгүй байх ийм магадлал байгаа. Тэгээд тэрийг бол ингээ хараад. Тэгэхээр энэ хүүхд бол маш том асуудал болно шүү гэдгийг бол хэвээр харуулсан юм шиг байна. Үүний дараа болохоор хин тэ зааж ингээд Хелена болохоор хэлж байгаа штэ би бол луу унах бол дургүй тий. Тэгээ Висерис ч гэсэн луу унах бол одоо аймсагт Белероник л ундаг байсан. Тэгээд луугаас унах дургүй байсан. Тэгээд Висерис ч гэсэн би бол луу бол унах дургүй гэдгийг бол хэлсэн. Тэгээд Хелена ч гэсэн бас луу унах дургүй. Тэгээ хэрвээ за энэс тэгээд үл яг энэ дээр бол одоо анх удаа Dream Fire-ыг бол харж байна шүү дээ тийм ээ. Dream Fire-ын дүр төрхийг харж байна. Маш үзэсгэлэнтэй гоё луу байна. Гайхалтай. Тэгээд Хелена ч хэлсэнтэй хэрвээ би луу унах юм бол ийм зүйл болно гэдэг эдрийг ингээ галдан шатааж шүү дээ. Бахан хүмүүсийг шатааж байгаа тийм стен гарч байгаа. За энэ яг нэгдүгээрт ийм зүйл болох бах тий. Хоёрдугаарт бол манайх яаж байгаа магадгүй энэ стен тэгээд дараагийн одоо улиралт тийм ээ. Бас дараагийн улирлыг зөвлөсөн ч стен ч юм билүү тий. Хинч мэдгүй. Яг тиймэрхүү хоёр утгатай юм шиг санагдсан. За үүний дараа мань хүний хүсэл мөрөөдөл гарч байгаа. За энэ болохоор ингээд хоёр хүүхэдтэйгээ тийм ээ. Хин хоёр хүүхэдтэйгээ тэгээд ингээд дахианы фермтэйгээ тий. Ингээ амар чимээр амьдрахыг хүсэж байгаа өөрхөн хүсэл гарч байгаа. За тэгээ ард нь бол ингээ цагаан морь байсан шүү дээ. За цагаан морь болохоор ер нь юуг илэрхийлдэг вэ гэхээр үхлийг илэрхийлдэг. Тийм учраас үхлийг илэрхийлж байна. За тэгэхээр магадгүй Ренера энэ хүсэлдээ бол хүрч чадахгүй юм шиг байна. Тэгээд үүний дараагийн сцен яаж байгаа гэхээр ингээд сар харанхуулаад тийм ээ. Тэгээд White Walker шөнийн одоо үхтлүүд ирж байгаа. Тэгээд цас орж байгаа ийм сценийг бол ийм хэсэг бол гаргуулж тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө энэ үхэл бол ирэх юм байна. Гэхдээ энэ нь болохоор Хеленагийн үхлийг төлөөлж гэнэ үү? Ренерагийн үхлийг төлөөлж гэнэ үү? Тэ? Эмондийн үхлийг төлөөлж гэнэ үү гэдэг сонирн байна. Тэгээд бас энэ яг энэ цагаан морьтой сценыг хэдүүлээ Game of Thrones Season 8 дугаар ангийн төгсгөлийн эпизод 7 Season 8 дугаар бүлгийн одоо 8 дугаар анги дээр 8 дугаар анги дээр хардаг санагдаж. Хамгийн сүүлийн ангид хэдүүлээ хардаг тий. Arya Stark хот дотор Daenerys хотыг галдан шатаасны дараа Arya Stark үнсэн дундаас сэрдэг, ухаалцаа сэрдэг. Тэгээ харсан чинь цагаан морь өөр дөр нь хурж ирдэг. Тэгээ мань хүн цагаан морийг унаад явдаг те. За тэгээ тэр юу байсан бэ гэхлээр Daenerys хатны үхлийг зөвгөнжсэн. За тэгээ нүүндээ адилхан энэ бас яг цагаан морь байна. Тэгээ цагаан морь бол үхлийг зөвгөнж. Тэгэхээр энэ тун удахгүй үхэл ирэх нэ гэдгийг л харж байна. Нэгдүгээр, хоёрдугаарт бол мань хүн White Walker-уудын одоо зөвгөнлийг харж ш тийм ээ. За 1000 жилийн өмнө ийм зүйл болсон. Одоо ирээдүйд бас ийм зүйл болох юм байна. Тэгэхээр ямар тач олон үхэл болно. Гэхдээ энэс жилүүд том үхэл бол ирнэ шүү. Тийм учраас хаан ширэнд Ренерээс авах ёстой шүү. За энэ л миний нэмсэн хачир шүү. За гэдгийг харуулж байгаа юм болов уу гэж бодлоо. За тэг ингээ White Walker гэсэн мань хүн бол ингээ бас зөвгөнж харж байна. За ингээд Ренера унтаж чадахгүй Мессера дээр ирж байгаа. Тэгээ энэ хоёр бие биенээ сонирхсан. Мань хүнд бас маш үзэсгэлэнтэй бол харагдаж байна тийм ээ. Тэгээд энэ хоёр ингээд бэлгийн харилцаанд орж байна гэдгийг ингээд харуулж байна. За энэ нь бол тэгээд сайн зүйлд бол дагуулахгүй л бахтаа гэж бодож байна. За үүний дараа Эгон Таргариен тэгээ Джейсон Ланнистер хоёр сууж байна. Түүндээ цэргүүд ирлээ. За мань хүн бол цөхөрсөн, эхлээд айсан. За тэгээ энэ дээр бол Джейсон те ингээд сэлэм далаан дайд дээрэмтэн сэлэм юм шиг юм сэлэм барьцсан
тулдах гэж зогсож байгаа тийм ээ. Тэгэхээр бас маш зоригтой шийдэмгий болсон байна гэдгийг хэдүүлээ энэ ангиас одоо Джейсон Даниэлсийг харж болж. Тэгээд Эго маань ихэндээ айсан. Тэгээд түүний дараа маань хүн зориг ороод ингээ орилж хасгараад ингээ зориг орсон чинь араас нь түүний луу Sunfire амлаа босоод ирсэн. За ингээ Sunfire гарч ирээд бүгдийг галдан шатаасан. Мань хүний одоо галзуу юм шиг энэ орилон тий ингээд би болж байгаа гэдгийг л харсан. За ингээд Sunfire маань амьд болчлаа. Тэгэхээр хэдүүлээ ирээдүйд юу болох вэ гэдэг тодорхой баг ойлгочих шиг боллоо шүү дээ. Тийм ээ. Sunfire амьд байна. Эзэнтэйгээ адилхан маш хүн чаргасан гэхдээ амьд байна гэдгийг ингээд харж болж байна. Тэгээ өмнөхдөр бол ингээд баг өтөөд ялаа болцсон байсан. За ингээд төгсгөлийн сцен дээр за гоё хэсгээр тавьчих. Энд. За төгсгөлийн хэсгээр болохоор Ormond Hightower тэгээ Off White те хоёр ингээ тохироо хийгээд байж байна. Тэгээд энэ хоёр угаасаа тохиролцсон байсан юм шиг байна. Тэгээ хоол хүнс мэдээ оруулж орж гаргах дээр те Off White-ийн талд ажиллаж байсан юм шиг байна. Тэгээ мань хүн нэр тохиролцсон байж байна тийм ээ. За Ormond Hightower би чам Drift Mark-ыг бол өгнө. Тэгээ Drift Mark бол яг одоогийн энэ дээр бол хамгийн баян цайз байсан шүү те шатагдахаас өмнө те. Гэтэ ямар тааж Drift Mark-ыг бол би чамд өгнө. Тэгээд чи манай тад ажиллаа гэдгсэн. Тэгээ мань хүн бол окей болж гэн гэдгсэн. Тэгээ Wolf бол хоёул одоо үүн дээр одоо бас хэд хэдэн зүйл ярих хэрэгтэй байна. Нэгдүгээр Ренера тийм ээ. Ренера Wolf-ын одоо Wolf бол мэдээж арх удаг тэгээд дээд сэхэтэн биш тийм сайхан арх удаг найзуудтайгаа нээлж одоо буурчин газар арх ус суухан түүний сайхан. Тэгээ үүний Ренера болохоор яг энэ талын ашиглалгүйгээр шууд хорж цагдаж ингэж Wolf-ыг ингэж орхисон байдал нь маш тактик буруу зүйл байлаа тийм ээ. Хоёрдугаар Demon-ийн харилцаа тэгээ маш дорд үздэг байсан. Тэгээд яг Demon-ийн бас энэ байдал нь Wolf-ыг бас иймэрхүү өмнөс урууж шарахад хүргэсэн. Ягаад тэгэхээр Wolf бол нэр төр гэж бол байхгүй дээ. Ер нь бол арх удаг л бачка шүү дээ. Тэгэхээр урвсан. Тийм учраас энд бол асуудалтай байлаа. Тэгээд иймэрхүү хүмүүс бол ийм тогтургүй характертай. Тэгэхээр магадгүй эргээд Ormond ч гэсэн урвах магадaltaй. Гэхдээ Ormond ч гэсэн Wolf-ос бас урвах магадaltaй гэдэг ийм эрсдэлтэй зүйлийг мань хүн бодохгүйгээр шууд хийж байгаа гэдэг нь бол өөрөө маш том асуудал байлаа. За тэгээд энэ хоёр тохиролцоонд хүрээд маш муухай инээдэр муухай инээдэр ингээд дуусгаж байгаа маа. Тэгээд ингээд Ренера маань өөрийнхөө эргэн тойрны одоо хүмүүсээ бол алдаж эхэлж байна тийм ээ. Алдаж эхэлж байна, асуудлыг тарьж эхэлж байна. Тэгээд ямар тач Silverine гэдэг луугаа бол алдлаа. Тэгээ яагаад тэгэхээр Wolf White маань бол ингээд урвсан. За Hugh Hammer бас юу болж байгааг мэдэхгүй байгаа. За Rena бас асуудалтай болсон тийм ээ. Demon хоёрын харилцаа ингээд эвгүй байдалтай болсон. Тэгээ одоо сүүлийн тулаан бол мэдээж Templeton-ын тулаанаар ингээд энэ season маань дуусах юм шиг байна гэж харж байна. За тэгээд энэхүү анги маань бол маш зөвгөнөлтөй гоё байлаа. Тэгээ хэдүүлээ энэхүү ангиас Helena тийм ээ Helenaгийн зөвгөнлийг харлаа. Helena хэрхэн зөвгөнөж хэрхэн зүүдэлдэг вэ гэдгийг харлаа. Тэгээд бас ирээдүйд юу болох тухай ч гэсэн тодорхой зүйлүүдийг бол олж харлаа гэж бодож байна. Тэгээд хэдүүлээ эпизод 8-аар эргээд уулзцгаая. Bye. Valar Morghulis.